Хэрхэн болон тавтамаарл наад заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэнд хэрхэн Apple ID-д бүртгүүлэх мөн Apple ID-тай холбоотой нэмэлт мэдээллүүдийг хүргэхэд бэлэн болсон байна. Манай YouTube сувгийг subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Apple ID ямар учиртай вэ гэвэл таны хэрэгжилж бүх Apple-ийн бүтээгдэхүүн нэгэн аккаунт дээр бүгдээрээ ажиллах. Мөн та шинэ утас юм уу шинэ Apple-ийн бүтээгдэхүүн авахад Apple ID-гаараа бүх мэдээллүүдийг шинэ руугаа ямар ч асуудалгүйгээр шилжүүлэх. Ерөнхийдөө бол Apple компанитай холбоотой бүхэл зүйлийг ганцхан аккаунтаар өдөрдөн өөрийнхөө бас аюулгүй байдлыг хангах боломжийг олгоно. Хэрхэн яаж Apple ID-гаа бүртгүүлж өгөөгээ та бүхэн өөрсдийн Apple-ийн бүтээгдэхүүн дээр харж болох вэ гэвэл Settings руу та бүхэн оронгууд аккаунт гэдэг хэсэг дээр таны зураг байхгүй мөн түн дээр Apple-ийн email, таны гар утас, гэрийн хаяг хэрэг байхгүй бол та бүртгүүлээгүй гэсэн үг байна. Та бүхэн бүртгүүлэнгүүд давуу тал юу вэ гэхээр заавал утасны дугаартай байх шаардлагагүйгээр өөрсдийнхөө iMessage энтэнд аялж явж байхдаа хүн рүү явуулж болно. Мөн хэрэг Apple-ийн бүтээгдэхүүнүүдээ та бүхэн алга болгосон бол Apple ID-гаараа ороод хаанаас ч хамаагүй хаана хамгийн сүүлд байршлыг харах боломжуудыг олгож идэг байгаа. Тэгэхээр Apple ID-г бүртгүүлэх нь маш олон давуу талыг танд өгдөг бахан. Харин хэрхэн яаж бүртгүүлэхийг дараагийн хэсгээр та бүхэн харна. Apple ID-г бүртгүүлэхийн тулд та бүхэн өөртөөгөө Settings руу ороод хамгийн эхний аккаунт гэсэн хэсгээр та бүхэн дарна. Өмнө хэрвээ та Apple ID бүртгүүлж исэн бол тэрийг олж аваад пассвортаа сэргээх боломж та бүхэнд эхний хэсгээр гарч ирнэ. Магадгүй энэ таны анхны удаа Apple-ийн бүтээгдэхүүн аваад Apple ID сэргэмээр байвал Create Free Apple ID гэсэн хэсгээр та бүхэн дарна. Цаг зав байхгүй байгаад Set up later in settings гэдгийг та бүхэн бас дарж болно. Гэхдээ энэ үед хэрвээ таны авсан зураг, хүмүүсийн утасны дугаар, контакт тань дээр хадгалагдаж үлдэхгүй байх өндөр болцолтой тул Apple ID-гаа хамгийн түрүүнд та бүхэн бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Apple ID танд зөвхөн нэг зориулагдсан аккаунт бөгөөд Apple-ийн бүтээгдэхүүн авах тоолондоо шинээр Apple ID нэх ямар шаардлагагүй байгаа. Зэн дээрээсээ та бүхэн Apple ID нэг чавал мэдээж хэрэг Create New Apple ID гэсэн хэсгийг та бүхэн дарна. Тэрний дараа таны first name буюу нэр, surname буюу овог, мөн төрсөн он сарыг энэ дээр асууна. Санаатай бөгөөд санамсаргүй байдлаар төрсөн өдрөө буруу хийдэг. Энэ маань ямар асуудал үүсдэг вэ гэхлээр магадгүй таны Apple ID дээр хэрэгцээтэй зүйл байгаад та тэрийг буцаас сэргээх хүсэх юм бол гадаад пассвортаа Apple компани руу явуулдаг. Харин тэрэн дээр таны төрсөн он сар зүрх юм бол мэдээллийг огтхонч танд өгдөггүй байгаа. За энэ бүх мэдээллийг хийснийхаа дараад нь next гэдэг энэхүү төвчлөр дээр та бүхэн дарна. Дараагийн алхам бол email тохируулах байгаа. Пассвортаа сэргээх хэрэгцээтэй хамбал тухайн email руу та зайлшгүй орох хэрэгцээтэй. Тэгэхээр энэ дээр өөрсдийн өдөр тутамдаа байнгын хэрэгэлдэг email-ээ оруулаарай мөн email дундаа таны email бас хамгаалт өндөртэй email-ийг та бүхэн сонгоно шүү. Нууц үг дээр та өөрийн email-ийн нууц үгээ биш. За Apple ID-д зориулна тусдаа пассвортаа бий болгох. Энэ дээр нэгэн типсийг хэлэхэд пассвортаа мартахгүй тулд өөрийн Apple дээр байгаа note дээрээ тэрийгэ үлдээгээд түгжих боломжтой. Хэрхэн яаж түгждгийг та бүхэн үзмээр байвал дээдлийн баруун гар талд байгаа линк руу та бүхэн дараад 4 минут 56 секундээс эхэлж үзээрэй. За эдгээр бүх пассвортыг хийснийхаа дараад нь доотх. За энэ асуулт надад яг тохирч байна гэснийг та бүхэн сонгоод тэрэндээ хариултаа өгнө. Энэ маань сүүл та өөрийнхөө Apple ID-гийн пассвортыг мартах юм бол танд ямар пассворт байсан гэдгийг баг зэрэг сануулах зорилготой энэхүү асуултууд байдаг. За энэ бүгдийг сонгосныхаа дараад нь next гэсэн энэ цэнхэр төвчлөрийг дарна. Хүмүүс их асуудаг нэгэн асуулт бол хэрхэн яаж Apple дээр өөрийнхөө картыг хаах вэ? Аль эсвэл төлбөр тооцоо хийлгэхгүйгээр хэрхэн яаж хаягаа бүртгүүлэх вэ гэсэн асуултууд бидэнд ирдэг. Дэлгэснээ 100 гар талтаа бүхэнд харагдаж байна. Хэрвээ янз бүрийн гүйлгээ ирээдүйд хиймэргүй байвал None гэдэг хэсгийг та бүхэн сонгож болно. Billing address буюу таны карттай таны гэрийн хаяг нийцэх ёстой. Зарим generation дээр болохоор гэрээ хаягийг заашгүй оруул гэж шаардах тохиолдол гарч ирдэг. Хэрвээ тэгэх юм бол та бүхэн өөрсдийнхөө өөрийн нэр, овог, хаягаа та бүхэн дээр оруулаад next гэдгийг дарж болно. Email пассвортаа хийгээл Apple ID-г үүсгэж байгаа. Харин пассвортыг та бүхэн Face ID-гаар сольж болно. Ингийн тулд Settings руу ороод Face ID passcode гэдэг хэсэг рүү ороод Set up Alternative Appearance гэдэг хэсэг дээр өөрийн нүүр царайгаа тэр жигтэн таниулаад ашиглаж болно. Apple ID бүртгүүлсний дараа бидэнд ирдэг нэгэн гомдол гэх юм бол
би хүүхдтэй уцаа өгсөн байжсэн чинь зөндөө олон юм захиалцсан байна. Аль эсвэл миний татаж авсан байсан мэдээллийг хүүхд маань устгачлаа гэсэн зүйлүүд бидэрт ирдэг. Apple ID бол зөвхөн танд зориулагдсан аккаунт. Тийм учраас гэр бүлийнхаа хүмүүсийг хэрвээ нэммээр байвал Family Share гэсэн хэсэг байгаа. Энэ дээр бид нар бичлэг хийсэн тул хон баруун гарт талын линк дээр ороод хэрхэн яаж гэр бүлийн гишүүнийг нэмж болдог талаар үзээрэй. Өмнө бид дуржсаа Apple ID ганцхан iPhone дээр биш, таны бүх Apple-аас худалдан авсан бүтээгдэхүүнүүдээр холбож болно. Хэрвээ Apple ID-гаа оруулмаар байвал Settings-ийнхаа аккаунт гэдэг хэсэг рүүгээ ороод шинээр нэгжээвэл Create Apple ID. Хэрвээ таны Apple ID аль хэзээнд байгаа бол энэ хүү Apple ID гэдэг дээр имэйлээ оруулаад пассвортыг хийгээд та бүхэн оруулж болно. 3 дахь Apple ID-г оруулан мэдээлэл авч болох хэсэг нь мэдээж ирэх Apple ID.apple.com. Та энэ хүү вебсайт руу ороод магадгүй таны утас алга болсон байгаа бол Apple ID-г оруулаад Find My-аар хаанаага гэдэг мэдээллүүдийг та бүхэн авч болохоос гадна мөн түүн дээр байгаа мэдээллүүдийг зохицуулах боломжийг та бүхэнд олгож байдаг. Тийм учраас өөрийн Apple ID-гаа та бүхэн хинтээж буу хуваалцаарай. Айл болох өөрийнхөө Apple ID-г аюулгүй байлгахын тулд дор бүр нь хичээгээрэй гэж манай баг хамтолноос уриалмаар байна. Өнөөдөр та бүхэнд хэрхэн Apple ID-г бүртгүүлэх мөн түүнтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал Заяа найдан дорж Tech гэсэн аль сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тарааж YouTube сувгийг subscribe дарж манай өмнөх 100 гаруй бичлэгийг үзэхийн тулд манай YouTube сувг руу ороод videos гэдэг хэсгээр дараад өргөжлүүлэн хэрэгцээтэй гэсэн мэдээллүүдэд таах цаашид үзэх боломжтой.